Өдрийн мэндэ. За би өчигдөр YouTube сувгийн хүмүүст нөгөө сувгийн түүх үүсэхгүй. Ягаад үүсэхгүй вэ нэ? Сувгийн түүх үүсэхгүй гэсэн алдаа заагаад байна гэсэн энэ тохиолдлыг хийсэн ба тэрийг эргээд орж үзээрэй. За өнөөдөр би та нарт YouTube сувг нээсэн буюу нээх гэж байгаа нээчээ дараа мөнгөндөө хүрээгүй байгаа хүмүүст бас нэг хэд гурван зөвлөгөө гэмээр юм уу бас юу хэлж өгье. Нэгдүгээрт нь би саяхан нэг хүний хавар баха нэг хүний бичлэг харж байхад нөгөө YouTube-ийнхаа shorts дээр маш олон TikTok-ийн юунууд бичлэгнүүд оролцсон байсан. Тэгэхээр TikTok-оос бичлэг татаж аваад YouTube shorts дээр шууд оруулж болох уу тий гэдэг асуулт байгаад. Тэр шууд оруулж болохгүй гэсэн хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт нь та хэрвээ YouTube суугаасаа ямар нэгэн мөнгө төгрөг авахгүй те цаашаагаа монетизашн хийх шаардлагагүй бол чөлөөтэй оруулж болно. Зүгээр шууд татаад оруулсан ч болно. Гэхдээ хамгийн гол нь YouTube сууг ажиллаж байгаа хүмүүс бол эндээсээ ямар нэгэн байдлаар одоо мөнгөтэй болох те нэмэлт орлого олох зорилготой байдаг гэж би боддог хувьдаа. Тийм болохоор TikTok-оос бичлэг татаж аваад YouTube Shorts дээрээ шууд оруулахдаа хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой. Нэгдүгээрт нь TikTok лого тий жишээлбэл TikTok-оос шууд татахад бол дэлгэцэн дээр TikTok-ын лого болон хэрэглэгчийн нэр нь хөдөлж харагддаг. Тэгэх юм бол YouTube, TikTok хоёр чинь хоёулаа л одоо нэг гэсэндээ өрсөлдөгч бизнес шүү тийм үү? Facebook-ын Shorts ч адилхан бүгдөө л одоо бизнесүүд өөр хоорондоо өрсөлдөж байгаа л гэсэн үг. Тэгэхээр YouTube-ийн алгоритм өөр платформын логотой бичлэгийг одоо санал болгох магадлалыг эрс багасгадаг. Зарим тохиолдолд одоо монетизац буюу орлого олох хүсэлтийг одоо авдаггүй. За тэгвэл нэгэд хоёрт нь гэвэл TikTok-оор хэрэгэлсэн тийм ээ юунууд хөгжимнүүд за Canva дээр тохиолддог, Instagram дээр тохиолддог хэрэгэлсэн хөгжимнүүд нь тэр болгон YouTube-ийн Shorts буюу YouTube дээр таардаггүй. Ягаад гэвэл зохиогч эрх зөрчигдчихдөг. TikTok дээр болоод идэг, Instagram дээр болоод идэг мөртлөө YouTube руу яг тэр аятаа нь оруулахдаа зэрэг зохиогч эрх зөрчигддөг. Тийм болохоор аль болохоор зохиогчийн эрх зөрчигдөөг нь бид нэр бас мэдэхгүй байна шүү дээ YouTube руу оруулахдаа. За энэ дараагийн анхаарах. Гуравт нь ийм тохиолдол байдаг. Хүүхдүүдийн ингээд ялангуяа залуу хүүхдүүдийн бичлэгийг ингээд харж байхад, сувгийг харж байхад өөр хүний TikTok тэр байсан бичлэгийг өөрийнхөө YouTube Shorts руу оруулсан байгаа харагддаг. Тэгэх юм бол тэр нь одоо нэг өсөндөө бусдын бичлэгийг, бусдын юмыг одоо юу гэдэг те дахин ашигласан гэж үзээд монетизац буюу орлого олох, мөнгө олохоос татгалзчихдаг. Ийм юмнууд дээр нэгдүгээрт нь анхаарах хэрэгтэй. За тэгвэл одоо би яах вэ те? Тэгвэл би тэрийг татмаар байна шүү дээ гэдэг. За тэр TikTok-ыг энэ токен бичлэгийг одоо нөгөө логогоо татахын тулд ийм програмууд байд юм бэ. Snaptik, SSST гэдэг юм уу, SaveTik гэдэг юм уу, тийм одоо үнэгүй сайт, апууд дээр өөрийнхөө TikTok-ын бичлэгийн линкийг хуулж тавиад тэгээд одоо нөгөө нэг логог болгодог гэсэн. За эсвэл одоо өөрөө ер нь бол миний одоо хоёр дахь хэлэх гээд байгаа юм юу гэвэл та одоо гар утсаараа мэдээж хэрэг хөөрхөн бичлэг хийсэн байж байгаа тийм үү? Тэгээд TikTok руугаа ч оруулаад өөрийнхөө гар утаснасаа YouTube-ийн Shorts руу оруулах юм бол энэ асуудал ерөөсөй гарахгүй. TikTok дээр ч явж илээ, YouTube Shorts дээр ч явж ил. Тийм болохоор ягаад гэвэл их өөрийнхөө утаснаас татсан болохоор тэр чинь тийм их одоо юу ах нь зохиогчийн эрх зөрчсөн юм уу эсвэл TikTok-оос татсан гэж харагдахгүй байх юм. За дараагийнх нь болохоор хэрвээ та TikTok дээр байгаа бичлэгийг YouTube руу татаж оруулаад ямар нэгэн сэтгэгдэл хийлийг шүүмжлэл тавих одоо ийм нөхцөл гарах юм бол заавалчгүй тэр TikTok-оос авсан бичлэгэн дээрээ өөрөө ярих юм уу, өөрийнхөө зургийг харуулах юм уу, эсвэл ямар нэгэн монтаж хийжээж энэ рүү оруулж ирнэ гэсэн. Тэгэх юм бол YouTube-ийн шаардлагад одоо нийцүүлнэ гэсэн. Тэгтээ нөгөө
TikTok-ийнхоо дүрмийг бас хэрвээ та TikTok дээрээс мөнгө олдог бол бас тэрнийхээ дүрмийг бодолцох хэрэгтэй тий. Гэхдээ энэ бид нэр өнөөдөр YouTube-ийн асуудлыг ярьж байгаа учраас хэрвээ та хүний бичлэг татаж оруулах юм бол заавалчгүй өөрөө дуу хоолой, өөрийн нүүр царай, өөрийн монтаж байх ёстой гэдгийг мартаж ерөөсө болохгүй. За тэгээд дараа нь хөгжим сонгохдоо яах нь зөвхөн нөгөө юуны одоо жишээлбэл энд хөгжимнүүд байдаг штеп. Юуны YouTube-ийн өөрийнх нь ерөөсөө ямар ч эрхийн зөрчөөгүй нэгдүгээр. Хоёрдугаар YouTube-ийн Shorts дээр өөрийнх нь хөгжимнүүд байдаг те. Тэрүүгээр заавалчгүй сольж оруулах юм бол та нөгөө зохиогчийн эрх гүйцэхгүй гэсэн. Тэгээд хамгийн одоо зөв арга л бол яах нь өөрийнхөө юуг одоо жишээлбэл CapCut ч юм уу Canva дээр ч юм уу өөрийнхөө их бичлэгийг монтажлаад тэгээд YouTube руу оруулсан хамгийн үлцэтэй гэж хэлэх бай. За энэ ихний асуудал яригдсан. Дараагийн асуудал нь одоо ингээд би Монгол залуучуудтай, Монгол хүмүүстэй 2 жил шахуул одоо YouTube-ээр туслалцаа үзүүлээл ярьж гөөрөл бичлэгнүүдийг ороод ингээд сувг руу н ороод ингээд янзлаа засаад өгөөд явж хахад манай хүмүүсийн толгооноос ерөөсөө энэ YouTube-ээс орлого олох ямар ч боломжгүй гэдэг ойлголт ерөөсөө салдаггүй юм бэ. За би энэ талаар түрүүнд нь уг нь биччихсэн тий бичлэг хийжсэн. Тэгэхээр энэ дээр би өнөөдөр дахиад хэлж өгье. YouTube-ээс Монголд мөнгө авч болдгоо. Маш их олон сайн контентууд байгаа. Мөнгө аягүй сайн авдаг хүмүүс зөндөө байгаа. Би ч хүртэл хит хитэн одоо хүмүүс туслаад тэдэр мөнгө аваад ихэлсэн байгаа. Тэгвэл юун дээр яагаад ийм ойлголт байгаад байна үгүй л нэгдүгээрт нь Монгол улс YouTube партнерийн програмд тэ одоо албан ёсоор бүртгэгдээгүй. Тийм учраас нөгөө 1000 subscribe тэгээ 4000 цагийн биелүүлсэн ч гэсэн нөгөө сувгийнхаа байршлыг локейшнийг сонгох гэхээр Монгол улс байдаггүй. Тэгэхээр энэ дээр би түрүү чи удаач хэлжсэн залуучууд дижитал яамныхаа сайд руу яриач бичээч эсвэл ерөнхий сайд руугаа яриач бичээч. Яагаад энэ Монгол улс Google-тэй тийм ээ энэ одоо албан ёсоор уулзаад бичиг захиа илгээгээд тэгээд энэ монгол залуучууд монгол хүмүүсийг мөнгө олох боломжийг одоо нээж өгөөсэй гэж гуймаар санагдаад байна. Би ч гэсэн одоо нэг хүнээр ингээл дамжуулал би өөрөө бол нөгөө Монголын юг танихгүй мэдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр чи нэг хүнээр дамжуулал тэр хилээд өгөөч учрлыг дижитал яамны сайд байхад юу нь болохгүй байдаг би ерөөс мэддэггүй. За энэс болоод манайх ийм юу байдгүй. За тэгээд хүмүүс нөгөө залуучууд маань сандрахтай аваачаад Америкийн нэгдсэн улс ч юм уу Солонгос, Япон гээд ингээд тааруулаа хийчдэг. За энэ нь хизээ одоо гай болдог вэ гэвэл AdSense рүүгээ бүртгүүлэхтэй зэрэг нөгөө хэрвээ би Солонгос гээд тааруулсан байх юм бол AdSense дээр автоматар Солонгосын гэрээ хаяг бичих гараад ирчихдээ. Тэгэхээр уг нь бол AdSense дээр чинь Монгол байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг их сандралгүй энэ дээр юугаа Монголоо гэж тавилгүй явж байгаад нөгөө 1000 subscribe гүйцээгээ 4000 цагаа гүйцээснийхаа дараа AdSense холбоотой шүү дээ тийм ээ. Тэр үедээ харин шууд Монголынхоо гэрээ хаягийг бичээл Монголынхоо банкны картыг холбоод болчих байхгүй. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө сандраад байх юм байхгүй. За дараагийнх нь манайханд айгүй том асуудал гардаг юм болохоор Google AdSense дээр одоо ингээд яг мөнгө аваад эхлэхээс өмнө нөгөө гэрийн хаяг баталгаажуулдаг PIN код ирдэг тийм ээ. За манай монголчин дахиад нөгөө нэг Монголын нөгөө нэг хаягжуулалт шуудангийн систем энэ төр чи одоо бас нэлийн доголдолтой байд юм байна. Бас Монголын шуудангийн одоо ч нэг олон улсын юмутай холбогдоогүй байд юм байна. Тэгэнгүүт PIN код маань их удаан ирдэг. Одоо жишээл Европод PIN код 2-7 хоноод ирж байхад Монголд бол ерөөсө 7-8 сар хүлээсэн хүмүүс хүртэл байгаа. За тэгвэл энэ PIN кодгүйгээр бид нар нөгөө гэрийнхаа хаягийг баталгаажуулах боломжгүй болчихж байгаа. Тэгэхээр хүмүүс юу гэж ойлгоод байдаг вэ? Би Солонгосын гэрийн хаягийг бичээд PIN кодоо хурдан авчна гэж ойлгоод байдаг. Үгүй. PIN код маань яг тэр бидний
бичлэг хийж байгаа IP адрестай орны гэрийн хаягаар нэрдэг. Жишээлбэл та Монголоос бичлэг хийж байгаа бол Монголын IP адрестай тэр гэрийн IP адрестай интернет ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи яг л Монголд байдаг гэрийнхэн хаягаар пин код аавна гэсэн үг. За энд манай залуучууд ямар алдаа хийдгүү гэвэл эсвэл ерөөсөө нэг хүсэлт өгчөөл тэгээд хүлээгээл 7-8 сар хүлээг байгаад байдаг. Тэгэж болохгүй. Энэ дээр би дахиад зөвлөгөө хэлье. Пин кодынхаа хүсэлтийг өгчөөд нэгэсэндээ гэрийнхаа хаягийг биччихээд пин кодын хүсэлтийг 3 удаа өгөх ёстой тийм үү? За тэгвэл нэг хүсэлтээ өгчөөд 2-7 хоногийн дараа эргээд дахиад хүсэлт өгдөг. Манайхан нэг удаа хүсэлт өгчөөл тэгээд 4-5 сар болчдөг. Эсвэл өөрөө одоо оюутан би завгүй байх гэдэг юм. Эсвэл би зуныхаа амралтаар хөдөө гадаа явцсан гэдэг юм. Үгүй 2-7 хоног за яг эхнийх нь 3-7 хоног хүлээгээд дахиад хүсэлт өгнө. Ингээ эн чинь 2 дахь хүсэлт нь тийм үү. Дараагийн 2 дахь хүсэлтийн дараа 2-7 хоног болоод 3 дахь хүсэлтээ өгнө. 3 дахь хүсэлтээ өгчөөд 4 дахь хүсэлт дээрээ харин нөгөө шууд юугаа бичлцээд тий одоо жишээлбэл төрөүний нөгөө өчигдрийн бичсэн бичлэг нэг шиг юу эргэнийхээ нөмрхийг юм уу эсвэл видео чатаар юу пин код авдаг. Тэгэхээр чин яг хүлээлэг гэхэд 3 4 5 6 7 сар 7 сар гинэ 7 хоног л болох байхгүй юу? Эхнийх нь 3 7 хоног 2 7 хоног 2 7 хоног. Тэгэлгээр 7 8 сар хүлээж ерөөсө болохгүй. Тэгэх юм бол таны юу чинь ингээд тэг хойшлогдол энэ гэсэн үг шүү дээ. За одоо энийг ойлгож авсан. Дараа нь үзэгчдийн нөгөө нэг манахаар одоо Монголд 1000 үзэлт тутамд өгдөг үнэлгээ нь бага байдаг Монголд. За одоо жишээлбэл Монголд одоо юу яасан сувг нээсэн хүмүүс ч гэдэг юм уу эсвэл монгол хэлээр ярьж байгаа тохиолдолд дандаа л 70-80% нь Монголоос үзэж таарна шүү дээ. Тэгэхээр Монголоос үзэгтэй зэрэг үзэгчдийн сурталчилгааны тариф нь одоо маш бага байна гэсэн үг. Тэгээ Монголоос одоо мөнгө олох эрхээ нээжгтэй зэрэг. Жишээлбэл Америк нэгдсэн улс юм уу эсвэл одоо Европын үзэгчдтэй сувгууд бол 1000 үзэлтээс 3-аас 10 доллар авч яхад Монгол үзэгчдийн сувг 1000 үзэлтэд одоо 10-аас 50 цент өгч шийдэг. Хэрхэд бага байгаа үстэй. Маш бага мөнгө авдаг. За энэ нь маш их хөдөлмөр зарцуулаад зөндөө гоё бичлэг хийгээл байж хахад чинь ингээд нэг урам хугарна гэсэн үг тийм үү? Уушаал инээдтэй ингээд ийм хоёрын хооронд юмтай ноцолж байгаад яад ингээд нөгөө нэг хүний урмыг хугалах асуудал болчдөг. За тэгвэл ер нь энэ YouTube сувг ажиллаж байгаа залуучууд хамгийн гол нь төвчээртэй тэгээд одоо нөгөө нэг юу гэдэг доктортой байж ижил мөнгөнд төрнө. Ер нь ямар ч ажил заавалж YouTube ч гэсэн юм байхгүй. Ямар ч ажил та төвчээртэй саад бэрхшээлийг туулаад ингээд доктортой энийгээ бүр уулын үзтэл одоо юу гэдэг юм бүр цаана нь гартал ажиллаад ах юм бол хизээ нэгэн цагт үр дүнд хүрчил таарна. За тэгвэл ядаж нэг 6 сар, ядаж нэг 2 жил тасралтгүй ажиллаж ууггүй хөдөлмөрлөчөөд би энэ YouTube сувгийг ажиллаж чадах нь үгүй юу гэдгийг мэдхнээшээ тэрнээс биш 2-3 сар ажиллаж за өстой энэ худлаа юм би хайжиж болохгүй. За тэгвэл одоо нэгэсэндээ нэг л их тийм актер сэтгэл санаа сэтгэл хөдлөлтөөр YouTube сувг нээчихэл бөөм мөнгө чи ерөөсө 100 200 300 доллар чинь зүгээр дорн нь олоод 1000 доллар чинь дорн олоод байна гэх сэтгэлдээ орчоод ингээд нэг жоохон саад бэрхшээл гараад ирэнгүүт яах нь вэ? Яста худлаа юм бэ гэд хайчдаг. Тэгэхээр тийм байж бол ерөөсө болохгүй. За дараагийн 4 дахь юм болохтой зэрэг Монгол татварын олон улсын татварын тэр нэг 2 дахь татвар гэлүү дээ. Тийм нэг юмны олон улсын байгууллагатай бас холбоогүй байд юм бэ. Тэгэхээр бусад орнууд болохтой зэрэг Америкийн гэдэг юм уу те Сингапурын ч гэдэг юм уу татварын одоо нөгөө нэг тэр нэгдсэн системд орсон байх юм бол дахиад нөгөө нэг YouTube Google-ийг чинь Монголын засгийн газар Google-тэй ерөөсөө ямар ч холбоо харилцааг болохоор л гэсэн үг шүү дээ. Нэг л талаар бол тий. Тэгээд Монголын YouTube-ийн сувгийн хүмүүсээс 30% татвар авдаг. Бусад одоо хөгжилтэй гэдэг юм уу юу гэдэг юм баян орнуудаас гэдэг юм уу 10% татвар авдаг. Бүр Америкт бол зарим үнгүй тий татвар авдаггүй тохиолдол хүртэл байд юм бэл. Тэгэхээр амар гомдмоор юм шиг байгаа үсттэй тий. Гэвч одоо ямар нэгэн юмны заавалчгүй цаана гарах хэрэгтэй гэд миний хэлээд байгаа чинь тэр. Тэгэхээр Монголд бол нөгөө тогтмол орлого олдог. Тэгээ 100 контент
бүтээгч зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр за тэгвэл би яах вэ? Тэгвэл би одоо ингэж хайчих юм уу? Гэвэл энийг хийгээ болох юм уу гэд ингээд одоо сонголт гараад ирэн тийм үү? Гэхдээ зэрэг өөрийнхөө YouTube сувгийг ашиглаад өөр одоо ямар арга байна вэ? Яаж YouTube сувгийн ашиглаад өөр нэмэлт орлого олох боломж байна вэ гэдэг зэрэг нэгдүгээрт нь одоо өөрийнхөө бичлэг дотоодынхаа брэнд дотоодынхаа байгууллагын сурталчилгааг одоо оруулж олно. Тийм үү? Өөрийнхөө YouTube-ийн чиглэлээр ямар нэгэн брендийн брендийн бүтээгдэхүүн, ямар нэгэн байгууллагыг сурталчлаад тэр байгууллагаасаа мөнгө авах боломжтой. Өөрийнхөө 10,000, 20,000 үзэгчийг ашиглана гэсэн. Хоёрт нь гадаад үзэгчдийг олох хэрэгтэй. Гадаадаас таны бичлэгийг хэр олон хүн үзэж гэнэ гэдгийг шалтгааллах нь шүү дээ, тийм ээ? Бид нэрийн. Тэгэхээр энд одоо жишээлбэл яриагүйгээр, монголоор ярилгүйгээр ая тавиад гадаадын үзэгчдэд зориулсан контент оруулж болно. Гэхдээ аяа бас нөгөө зохиогч ирэх зөрчихгүйгээр. Юу гэсэн үг вэ? Янз бүрийн одоо анимашн гэдэг юм, хөгжимч гэдэг юм, гар урлал, Монголын холбоотой юмнуудыг эсвэл одоо юугүйгээр, тий аягүйгээр, яриагүйгээр эсвэл англи хэлээр, япон хэлээр, солонгос хэлээр оруулах юм бол үзэгчд маань гаднаас таны сувгийг үзэх нь шүү дээ. Тэгэхээр би бас энд нэг залуугийн нэг алдаатай юм байсан. Ямар алдаатай юм байсан бэ? Игчээ би ч угаасаа ингэж Монгол хүүхдүүдэд зориулсан сувг байгаа юм. Тэгээд англиар ярихаар чи нөгөөд бол маань ойлгохгүй шүү дээ гэдэг. Тэгэхээр юун төлөө плейлист гэж нэг юм байгаа үл. Нэг плейлистэн дээрээ Монголын үзэгчдэд зориулсан бичлэгээ хийгээд нэг плейлистэн дээрээ англи хэлтэй хүмүүс, солонгос хэлтэй хүмүүс, корей япон хэлтэй хүмүүст зориулсан ийм плейлист үлгээс тэрэн дээр англиар яриад нөгөөд төрөө монголоор яриад. Та тэгвэл монгол үзэгчч алдахгүй, англи хэл дээр үздэг хүмүүсээ ч алдахгүй гэсэн. За тэгээд одоо нөгөө доод тал дээр нь орчуулагч хэрэгжилчих болно. Тэгэхээр болохгүй юм ерөөсөй байхгүй байгаа үстэй тийм үү? За гуравт нь болохтой зэрэг нөгөө пин кодтай холбоотой асуудал. За энэ пин кодтай асуудал бол нэг л удаа л гарна шүү дээ. Нэг удаа л пин код авчих болно тийм үү? Тийм учраас ялангуяа оюутан хүүхдүүд хөдөө нөөс Улаанбаатарт одоо оюутны дотор байна ч юм уу хаана байр хөсөж байгаа бол тэр гэрийнхаа хаягаар пин код авчиж болно тий байр хөсөж байгаа гэсэн шалтгаанаар. Тэгэх юм бол арай л хурдан ирэх байх л да бодвол Улаанбаатар тий. За энийг юу яагаад. За ингээд дараа нь одоо эндээс саяхыг бүгдийг ойлгочлоо тийм үү. Дараа нь би хүмүүсийн бичлэгийг үзээд явж байхад Монгол залуучууд кино тайлбар хийд юм байна. Гэр бүлэрээ кино тайлбар нь хийд юм. За энэ дээр ганц нэг тийм зохиогчдын эрхийг зөрчсөн юмнууд мэрсэр харагдаад байлаа. Ялангуяа тэр мөнгө авах гээд бичлэгээ үзүүлж байгаа хүмүүст тэгээ мөнгө авахаас өмнө бол юу ч хийж олно шүү дээ. Тэгэхээр мөнгө авах гэж байгаа хүмүүст юун дээр сайн анхаарах вэ гэвэл тэр киноны хэсгээс одоо айгүй бага 3-5 секунд л нэг хэсгийг тавиал дараагийн хэсэг нь дахиад 3-5 секунд. Тэрнээсээ цаашаага урт үргэлжилж кино оруулж болдгоо. Тэгээд тайлбарлаж болдгоо. Тийм учраас аль болохоор нэг хэсгээс нь 3-5 секунд, бас нэг хэсгээс нь 3-5 секундыг монтажлаад ойртуулад ч юм уу, тий хурдан холбоод ч юм уу. Тэгээд эвлүүлэг хийгээд ингээд оруулах юм бол зохиогч ирэх зөрчихгүй. За дараа нь бас нэг юм ажиглагдсан. Би нэг хүүхдийн бичлэг харж байсан чинь киноных нь цаа талын дуу нь одоо хөгжим явж байгаа ч юм уу ярьж байгаа яриа таны өөрөө чинь бичиж байгаа ярианаас давж сонсогдоод ах юм бол зохиогчийн эрх зөрчигдөх боломжтой болчдөг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байгааг бол та кино тайлбар хийж байгаа бол цаа дуугаан бараг мэддэхгүйгээр эсвэл бүр хөгжмөөр таглах юм уу тэгжээж өөрөө зөөлөн одоо хөгжмөөр таглаад өөрөө тэр киногоо ярих юм бол таны дуу хоолой гарна. Тэрнээс биш цаана байгаа киноны юу ингээд чанга яригадаад ах юм бол нөгөө л юу зохиогчийн эрх зөрчигдөх магадлал ихтэй болчихно. Гуравт нь юу гэж хэлэх гэлээ гэвэл шинээр гарч байгаа одоо өстө дөнгөж нөгөө прокатанд ороод хүмүүсийн шуугаан тарьж байгаа кино ерөөс тайлбарж болохгүй. Ягаад гэвэл тэд нар чинь кино хийсэн орлогоо олоогүй байхад нь YouTube дээр гараад ирэх юм бол яах нь тэрийг хориглох одоо юу гомдол одоо YouTube руу бичих магадлал айгүй өндөртэй. Тэгэхээр энэ дээр айгүй анхаарах хэрэгтэй. За тэгээд дөрөвт нь
одоо нөгөө зүгээр ингээд би одоо сүүлийн үед ингээд хүмүүсийг хараад байхад нөгөө нэг л ийм давтсан бичлэгнүүд айгүйх яваад байгаа байхгүй юу? Нэг л хэвийн л одоо нэг кино тайлбарлсан хүмүүс. Тэгэхээр миний бодлоор бол киноныхаа жишээлбэл одоо кинонуудын сул талнуудыг олж харах, алдаатай талнуудыг олж харж тайлбарлах тийм ээ. Эсвэл одоо кино уншиж явах явцдаа тэр кино тоглосон жүжигчнийг илүү судлах, ямар кино тоглож ирсэн, ямар амьдралын хэв маягтай ч гэдэг юм уу. Эсвэл одоо тэр хэрвээ би ийм тохиолдолд ингэх байсан гэд өөрийнхөө дүгнэлтийг хийх юм уу тийм ээ. Ингээд нэг хөөхөн өөрийн гэсэн юмнуудыг оруулах юм уу тийм эсвэл тэр кинотой холбоотой одоо тэр кино дууссаны дараа нөгөө нэг тайзны ард гэдэг нэг юм байдаг шүү дээ тэрийн тайзны ардах сонирхолтой фактуудыг ярих ч юм уу өнөөдөр кино тайлбарсан бол дараагийнхаа өдөр тэр киноныхон тухай өөрийнхөө бодлыг ярих юм уу тийм ээ ингэх юм бол та нарын бичлэгч нь аюу гоё болно гэсэн. Тэгээд дараа нь бол мэдээж микрофон тэгээд дууны чанар гэдэг юмнууд нь юу одоо тэднэрийг бас сайжиглах хэрэгтэй. За дараа нь одоо YouTube дээр бусдын одоо кино тайлбарлахтай хиймэл оюун ухаан ашиглаад робот хоолоогоор уншуулдаг болчиход байсан зарим газарнууд. За тэгэж уншуулхад бол бас л нөгөө мөнгө олохоос өмнө яахчгүй мөнгө олох гээд монетизацийн хийхтэй зэрэг заавал одоо бодит хүний хоолой хүргэл байх шаардлагатай гэсэн одоо ийм шаардлага тавьдаг. Тэгэхээр танд монетизаци роботоор уншуулад байх юм бол танд монетизацийн хийж өгөхгүй байх нь шүү дээ. За дараагийнх нь киноныхаа хамгийн ийм одоо юу гэдэг те сонирхолтой хэсгээс нь зураг оруулаад сонирхолтой хэсгийн 3-5 секундын хооронд оруулж байгаад ингээд тайлбар тавих юм бол илүү гоё болно гэсэн. Тэрнээс биш ингээд нэг л хэвийн ингэсэн гинэ л яриад ивэл хүмүүс сайндаа нэг л жилэл сонсон эсвэл хагас жилэл сонсон тэгээ сүүлдээ уйдаад яваад гэж чинь үзэгчд гэдэг юм чи өөрсдөө их одоо жоохон юу яхан бол те айштай гэсэн үг шүү дээ. Дандаа л нэг л төрлийн юм уншаад ах ингээл тэгдэг болчин те. Тэгэхээр энэ дээр бас сайн юу яах хэрэгтэй. Анхаарах хэрэгтэй. За ингээд дараа нь одоо өөрийнхөө одоо нөгөө бичлэг дотор тийм спонсорнууд те янз бүрийн бас нэг арга байдаг штэ. Одоо жишээлбэл нөгөө айгүй олон үзэлттэй хүнтэй нэг удаа бичлэг хийх. Тэ нэг ютубертэй мундаг ютубертэй нэг удаа бичлэг хийх. Тэр хүнээс одоо зөвлөгөө авах. Тэгэх юм бол тэр мундаг ютуберийн үзэгчид тань руу орж ирэх бас магадлал айгүй өндөртөө. Ингэжл өөрийнхөө одоо орлогыг нэмэгдүүлнэ те. Тэрнээс биш ганцхан сувг нэгээл би одоо мөнгө одоо шууд л ингээд бөө мөнгө авчин гэвэл бас худлаа болно. За ингээд би өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Дараа нь би энэ нөгөө нэг YouTube-ийн одоо монетизаци хийх журманд гарсан хамгийн гол өөрчлөлтүүдийг 26-27 онд бичиж өгнө. Яагаад гэвэл 27 оны одоо нөгөө дөрөвний юу н гараад ирсэн мөлий. Одоо хүмүүс энэ юун дээр студиогийнхаа энэ рүү оронгууд дээд тал дээр чинь 27 онд одоо бидний юу яах бичлэг юу гэдвэл YouTube-ийн сувгад тавигдах шаардлага өөрчлөлтүүд гэсэн юм гараад ирнэ. Тэрийг дараад ороод уншаад зөвшөөрөөд тэгээд эн чинь хэдэн 12 сарын 31 хүртлээсэн баха. Байлуу да тэр одоо би энэ тэрийг хийц учраас энэ дээр гарч ирэхгүй. Би энэ бичлэг хийхээс өмнө танд харуулдаг гэж. Энэ дээд тал дээр нэг бичиг байгаа. 27 онд манайх одоо ямар түншлэлийн хөтөлбөрийн нөхцөлийг өөрчлөх вэ гэсэн. Тэрийг уншсан гэ доор нь би танилцлаа би зөвшөөрч ийнэ гэсэн юмыг дараад тэгээд цаашаа яваарай. Заавал тэрийг биелүүлэх ёстой юм байлээ шүү. За ингээд өнөөдрийн бичлэг дууслаа. Бүгдэнд нь баярлалаа. Тэгээд лайк дараарай, комент хийрээ. Тэгээд би дараагийн бичлэгээр маргааш гэсэн үг те. Энэ нөгөө нэг шин дүрмнүүдийг тайлбарлаж хэлж өгье. За баярлалаа.